За өнөөдөр эрүүл мэндийн салбартаа бас шинэлэг 15 ширхэг хиймэл явахнаар ажилтдаг эрентгэ аппаратыг 15 сумдаа бас гардуулж өгч байна. Тэгээд энэ одоо хиймэл яваханд суурилсан, хиймэл явахнаар оншилдог 18 нэр төрлийн уушигны болоод эрентгэнээр орж байгаа тэр өвчлөлөө өөрөө боловсруулад хиймэл яваханд холбогдоод эргээд оншоон тавьдаг ийм одоо технологиг бас орон нутгатаа тавьж өгч байна гэдэг. Эрүүл мэндийн салбар маань одоо захимдсан салбар болсон. Тийм учраас бид цаашдынхаа хөрөнгө оруулалтуудыг орон нутгад байгаа тоног төхөөрөмжүүдийг бас хиймэл яваханд суурилсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр ажилтдаг ийм тоног төхөөрөмж хангахаар төлөвлөж байгаа. Эрүүл мэндийн яам дээр ч гэсэн төрийн нарийн бичгийн дараагийн тушаалаар энэ техникийн үзүүлэлтийг боловсруулдаг ажлын хэсэг гарч эндээ орчин үеийн технологи шингэсэн хиймэл оюухан шилжсэн шууд одоо ингээд төвтөөгөн хиймэл оюуханд холбогддог тоног төхөөрөмжөөр хангахад бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байгаа. За бид бол цаашдаа түрүүнд нь бас нэг 8 шиг ийм эрентгэ аппаратуудыг орон нутгийн өрхийн эмнэлгүүд болон сумын эмнэлгүүдэд өгч ирсэн. Цаашдаа бид бас бүх өрхийнхөө эрүүл мэндийн нөгөө заавалчгүй нарийн мэрэгчлэлтэн шалтгааллахгүйгээр эрентгийн зураг унших тийм одоо мэрэгчлэлтэн шаардахгүйгээр орон нутгийн анхан шатныхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа өрх сумынхаа эмнэлгүүдэд эхний ээлжинд хангахаар төлөвлөж байгаа. Сайн байцгаана. Говьсөнбөр аймгийн эрүүл мэндийн салбарт зөвхөн эрентгийн аппараты ийм аппарат бол одоо маш их шаардлагатай байсан. За ингээд энэ юуны өмнө одоо энэ аппаратыг нийлүүлж байгаа эрүүл мэндийн яам Азийн дэлхийн банкны хамт олонд бол талархал илэрхийлье гэж ингэж бодож байна. За энэ аппарат ирснээр манай аймагт бол одоо төв магистрал замуудтай, төмөр замтай гэмтэл нэлээд одоо өвчлөл нэлээд өндөртэй байдаг. За энэний дагаад одоо бид нарт бол одоо зөөврийн эрентгэнээр одоо ашиглах, одоо хагалгаанд ашиглах, бусад онцлогоо хэмжлэхийн шаардлагатай ийм одоо технологи эрүүл мэндийн тусламж үйлчилгээ бол шаардлагатай байсан. За өнөөдөр бид нар энэ аппаратыг авснараа бол энэ ард иргэдэд үзүүлэх энэ тусламж үйлчилгээ бол илүү сайн ойртож байна. За мөн одоо энэ систем маань бол одоо AI системтэй бусад одоо онлайн холбогдох боломжтой учраас мөн одоо бид нар энэ одоо технологиг ашиглаад лавлгаа шатлын эмнэлгүүдтэйгээ одоо холбогдох нарийн мэрэгжлийн эмчнэрт одоо энэ зургаан газар дээр нь үзүүлж зөвлөгөө авах гэдэг ингээд маш их өндөр ач холбогдолтой ийм тоног төхөөрөмж бол нийлүүлэгдэж байна гэж бодож байна. За өнөөдрийн арга хэмжээнд бол маш их баяртай байгаа. Баянзүрхт өөрөөр нийтдээ 500 мянган хүн амтаа. Тэгээ яг үнэхээр одоо энэ дэлхийн банкнаас санхүүжилтэйгээр одоо ингээд энэ сайхан төсөл хөтөлбөр ковид арга хэмжээний урьдчилан сэргийлэх энэ арга хэмжээний тоног төхөөрөмжн дээр манай дүүрэг одоо сонгогдоод яг нүдээ олсон 60 мянган хүн хамт тусламж үйлчилгээ үзүүлэхэд манайх дарих нэгдсэн эмнэлэг шинээр ашиглалтанд орсон байгаа. Энд минь одоо яг үнэхээр эрентгийн аппарат бол байхгүйсэн. За энэ аппарат тоног төхөөрөмжийг авснараа мэдээж тэнд 60 мянган орчим хүн 6 орооны 60 мянган хүнд тусламж үйлчилгээ үзүүлэхэд маш үр дүнтэй хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг хангаж өгсөн чин сэтгэлээсээ баярлалаа гэдгийг танд бас уламжлая. Тэгээд тусламж үйлчилгээний чанар бүтээнээс сайжруулж бэлтгэх ажил санхүүгийн хэмжлэг үзүүлж ажилласан CIP компани хамтдаа талархал илэрхийлжээ. Тэгээд зөв. За дараагийн сум оруулалттай Тэг шиг сонсогдлоо. Би одоо танилцах энэ үү хэр удаа болсон гэж байна. А тэгээ сумууд дээр нь энэ маяа атгах
сумын гэрэл мэндийн төв. Эндэр заагаад одоо очиж байна. Сумын архын дүүргийн хэлсэн аппарата саяхан хэлхээрээ гаргаад зөөлөж ирсэн байна. Заагаад